нүүдэлтэй. Нүүдэл гэдэг маань өөрийн дүрсийг нэг буудлаас нөгөө буудлд давж байгааг хэлнэ. За идэх гэдэг маань өөрийн дүрсийг авч эсрэгтлийн дүрсийн оронд тавихыг хэлнэ. За эхний ээлжинд тэрэг тэмээний нүүдлийг өнөөдөр хичээлээрээ үзье. За хар тал, цагаан тал хоёр тэрэгтэй. Цагааны тэрэг А1, А1, харын тэрэг А8, А8 гэсэн буудлууд дээр байрлана. За тэрэг маань босоо болон хэвтэй шугамын дагуу шулуун шугамаар нүүв. Хар тал мөн адилхан босоо болон хэвтэй шугамаар нүнэ. За идэхтэй мөн нүүдийн дагуу эсрэгтлийн дүрсийг идэнэ. За А8-ын тэрэг А8. За хар тал мөн адилхан босоо болон хэвтэй шугамын дагуу идэнэ. За идэх дасгалаа нүүдлийг дасгалаа дахиад нэг тавья. А4 дээр байгаа тэрэг С4-ийн хүү гэтлээ. За мөн H4-ийн тэмээ С1-ийн морийг бас эндээс идэж болох нь. Тэргийг идлээ. За эндээс шууд энэ хүү идэж болохгүй. Б7-гийн B1 дээр нүүжиж B7-гийн хүү гитнэ. За гих мэдчихлээ. Хар талаас нь үзье. Эсрэг талын дүрсийг мөн давж нүүдэггүй, давж иддэггүй. Босоо болон хүндэн чиглэлийн дагуу нүүж мөн нүүдлийн дагуу эсрэг талын дүрсүүдийг иднэ. За дахиад нэг тавья. Тэрэгний нүүдэл хэвтэй болон босоо чиглэлд шулуун шугамаар нүүн. А4-ийн хүү гэтлээ. За мөн эндээс B4-ийн морийг идэж болж байна. H4-ийн морийг идэж болж байна. Хүү идэж болж байна. Шулуун шугамаар босоо болон хүндэн чиглэлд нүүнэ. Тэрэг бол бас шатрын хоёр дахь хүчтэй бод. Тэрэгний төгсгөл, хүүний төгсгөл шатарт маш их тохиолддог. Тэрэгний төгсгөлийг маш сайн судалсан хүн бол шатарт илүү их амжилт гаргадаг. Хоёр тэрэг бол перснээс илүү хүчтэй гэдэг. Тийм учраас тэрэгний төгсгөлийг маш сайн үзэх хэрэгтэй. Хоёр тэрэгтэй үлдсэн нөхцөлд бол ноёныг маш амархан модалдаг. За тэрэгнийхээ нүүдлийг дахиад хар талаас нэг тавьтыг. Тэгээд дараагийнхаа дүрс рүү оръё. Босоо болон дэш шугамын дагуу нүү. Мөн нүүдэл дагуу эсрэгтлийн дүрсийг идэж болно. Дараагийн дүрс тэмээ. Шатарт цагаан тал, хар тал хоёулаа цагаан үлийн болон хар үлийн хоёр тэмээтэй. Цагаан үлийн тэмээ бол цагаан шугамын дагуу диагоналаар нүүдэг. F1 дээр байгаа тэмээ E1, D3, C4, B5, A6, G2, H3 гэдэг. Цагаан диагоналын дагуу нүүдэг. Хар үл дээр байгаа тэмээ бол хар диагоналын дагуу нүүн. C1 дээр байгаа тэмээ бол B2, A3, D2, E3, F4, G5, H6 гэдэг ийм бодлого дээр буух боломжтой. Хар тал муу ялгаа байхгүй. C8 дээр байгаа тэмээ B7, C6, A6, D7, E6, F5, G4, H3. Хар үлийн тэмээ бол G7, H6, E7, D6, C5, B4, A3 гэсэн нүүдлүүд бодлоод дээр буух боломжтой. За мөн тэмээ бол нүүдлийнхаа дагуу эсрэгтлийн дүрсийг идэх боломжтой. Хар талын тэмээнүүдийн идэх боломжтой дүрсүүдийг байрлуулъя. H6-ийн тэмээ C1-ийг идэж болж байна. За энэ C8 дээр байгаа тэмээ E6-гийн хүү гэдэж болж байна. A6-гийн хүү гэдэж болж байна. Гэх мэт нүүдлийнхаа дагуу F1-ээс C4, A6 гэх мэт. За цагаан тэмээний идэх боломжтой. Цагаан шугамын дагуу, цагаан диагоналын дагуу гэж болдог. Хар үл дээр байгаа тэмээнүүд тэмээн хар үл дээр байгаа эсрэгтлийн дүрснүүдийг бод болон хүүнүүдийг идэх боломжтой. хар
дээр байгаа бод олон хүүнүүдийг идэх боломжтой. За ингээд тэрэг тэмээний нүдлийг заалаа. Хар болон цагаан өнгөний гэсэн хоёроор тэмээтэй, хоёроор тэрэгтэй. Тэрэг бол босоо болон хөвтэй шуумын дагуу шулуун шуумаар, тэмээ бол цагаан ойлгон бол цагаан диагоналын дагуу, хар бол хар диагоналын дагуу. Ингэж нүүдлийн дагуу зэрэгтлийн бод дүрс хүүнүүдийг идэх боломжтой. Дараагийн хичээлээр үлдсэн дүрсүүдийн нүдийг үзэх болно.